нэгдсэн үндэсний байгууллагын одоо дэлхийн доктортой хөгжлийн зорилт 2030 зурлалын эцэд хүрэлцэн та бүхэнд баярлалаа. Тэгээ энэ илтгэлийг хамгийн түрүүс нэхээр одоо энэ гандлага хахад хүрэлцэн гэрч бидэнд илтгэл тавьж байгаад маш их баярлж байна. Тэгээд энэхүү илтгэл нь болохоор ядуурл гэдэг сэдвээр эхэлж байгаа. Хэдийгээр одоо юм эхлэж байгаа бэлэг дэмбэрлэгөөч гэсэн энэхүү нэгдсэн үндэсний байгууллага тавьж байгаа зорилтын хүрээнд хамгийн анх тавьж байгаа зорилт учраас энэ сэдвээр эхэлж байгаа гэдгийг та бүхэн ойлгоорой. Тэгээд анхаарал тавина. Сонсноо их баярлалаа. За сайн байцгаана уу. За та бүхэнд энэ орой мэндийг хүргэе. За өөрийгөө товч танилцуулаад эхлэе. Намайг Донорвын Гамт Толго гэдэг 1973 онд төрсэн. Боловсролын хувьд 1995 онд Монгол Улсын их сургуулийн математикийн ангийг төгсөөд 97 онд магистр хамгаалаад 2004 онд Их Британи улсын Манчестер хотод бизнес удирдлагын мастер зал хамгаалсан. Мэргэжлийн хувьд 2006 оноос Их Британий актуарчдын институт гэж байдаг. Энэ актуарч гэж ер нь хэл хуулах гэсэн хүн болгон тэр бүр мэддэг нэг мэрэгжил байдаг. Тэр нь ерөнхийдөө эрсдлийн санхүүгийн шинжилгээ гэдэг энэ нарийн мэрэгжил. Ийм мэрэгжлэр мэрэгсэн. За ажил мэрэгжлийн үед бол 95 онд их сургуулиуд төгсөөд их сургуульд 2 жил багшилсан. За 98 онд Их Британд очоод 2004 онд сургуулиа MBA хамгаалалт хүртлээ яг л монголчуудын бид бүгдийн нийтлэг заншлын дагуу янз бүрийн ажил хийж илээ. Ресторан, зөөгч, дараа менежер. За дараа нь тэгээд энэ худалдааны компани менежер MBA хамгаалцад орсон. 2007 оноос 1 жил хагас орчим актуарч мэргэжлэр Лондонгийн санхүүгийн төвд Grant Thornton гэж компанид ажиллаж байгаад 8 онд эх орнд ирсэн. За ирээд хувийн хвшилт ихэнхдээ Грэгэ Partners гэж санхүүгийн зөвлөлт бүсгийн компани найз нөхөд хамт мэргэжил нэгтнүүдийн нийлж байгуулаад энэ салбарт ерөнхийдөө голчтой ажиллаж байна. Хажуугаар нь одоо бол Монгол Улсын өмнө бодлогын зөвлөлийн хараалт ус гишүүнийг хийдэг, үндэсний даатгалын корпорацийн үндэсний орооны гишүүнээр ажилладаг. За нэг ийм хүн байна. За ядуурл сэдвэр бид нар ядуурлчийг өргөн сэдв. За энэ ядуурл сэдвэр манай энэ залуу бүтээгч хүн байгууллагаас манай Алтан гэрэл яриад ядуурл нийгмийн хамгаалал талаас лекц залуучууд оюутнуудад ярьж өгөөч гэж хүсэл тавьсан. За би тэгээ шууд ер нь миний яг мэрэгжил дотроо бол нийгмийн хамгааллын тогтолцооны тооцоол гэдэг бол миний мэрэгжлээ. Тэгэхээр энэ бол үндсэндээ бас нэг үүрэг нь бол ядуурлыг, нийгмийн ядуурлыг багасгах юм үүрэгтэй. Тэгэхээр энэ үднээсээ бол би шууд энэ чиглэлээр яриа хийх юм байна гэж ойлгосон. За тэгээд өнгөрсөн 5 дахь өдөр энэ ярианыхаа стокийг одоо нэг 15 секундэд багтааж ярина. Та одоо ярих гэж байгаа цаг ярих гэж байгаа зүйлээ 15 секунд багтаагаа ярьж байгаа. Амархан гэр Алтан гэрдэн шахсан. 5 минутын бодох хугацаа гэсэн. Тэгээ бодлоо л доо. За би ямар хүмүүстэй ярих вүлээ гэдэг. Оюутнууд, залуучууд ер нь л надаас бол насаар нэлээ миний дараагүй би ч бас залуу хүн л дээ. Гэхдээ миний дараагүй энэ залуучууд юм байна гэж ойлгосон. Тэгээд тэн дээр чинь нийгмийн даатгалын тогтолцоо ирээд ингээд унах нь энэ нэг орой бид нар бүгдээрээ санал бодлоо солилцоод би бас нэг үзэж харсан тийм амьдралынхаа туршлага дээр тулгуурлаад энэ ядуурл сэдвийн хүрээнд ярихад даатгалын тогтолцоо ирээд бол хин хиндээ нөхөр ашиг муутай байх гэж бодоод ерөнхийдөө жоохон ярих сэдвээ жоохон өөрчилсөн. Гэхдээ нэгдсэн үндэсний байгууллагын тогтвортой хөгжлийн зорилт нэгдүгээр зорилт орж ирсэн ядуурлын хүрээнд энэ хүрээнд яриагаа бэлдсэн юм аа. За нэгдсэн үндэсний байгууллагаас 2015 сая өнгөрсөн 9 сарын 25-нд 2015-аас 2030 оны хооронд тогтвортой хөгжлийн үндсэн 17 зорилтыг баталж гаргасан. Үүний хамгийн ихнийх нь ядуурл. За би яг энэ сэдвийн хүрээнд ярих гэж байна. За ядуурл бол ер нь ядуурл гэдгийг мэдхгүй монгол хүн гэж байхгүй даа тийм ээ. Ер нь энэ асуудал бол зөвхөн монголчууд бид бүхэн тулгараад байгаа. Зөвхөн бидний асуудал биш ээ. Энэ бол ерөөсөө хүн төрөлхтний өмнө тулгараад одоо 30 он гэхэд энэ ядуу хүмүүсгүй болно гэж хүн төрөлхтний зорилттой явж байгаа ийм одоо глобал асуудал. За хүмүүс тэр болгон сайн анзаардаг байх. Ер нь ядуурл бол ер нь
гэнт хэргийн за бүр цаашлах юм бол нийгмийн хувьсгалын их болдгоо гэж үздэг. Хүн ядуу байхад тэр хүнтэй одоо ядуу байгаад одоо идэх хоолгүй болцсон байгаа хүнтэй одоо жишээлбэл бид нар өнөө ардчлал яриад унах бол ямар ч утга байхгүй. Бүр нэг ийм за та бүхэн бодвол нэгэн харсан байх. Нэг сошиалар яваадсан юм аа. Америкт нэг амтны хүрээлэнд арсланд туршилт хийсэн байгаа. Арслангийн хоолыг ерөөсөө тогтмол цагаар за хүн шиг хооллох жаашаа тийм ээ. Тэгэхээр тогтмол цагаар хоолыг тасралтгүй өгдсөн. Тэгэхээр эхэндээ бол тэр зэрлэг араатнараа л байж исэн. Хажуугаар юм урсныг бүх хоолыг хажуугаар барьж ичгээд явандаа тэр нь ер нь хоол чинь ингээд надад хангалттай өгöd байх юм байна гэсэн мэдрэмж авсан юм уу? Дараа нь бол тэр араатан тийм ээ тийм зэрлэг амтнаас одоо тийм өршөөнгүй ийм юу үйлдэлд гарч ирсэн. Тэгэхээр энэ юу хийж гэнэ вэ гэхээр ер нь хэрвээ байгаль дээр амттаж гэсэн хоол нь нэлбэг байгаад ер нь хүнлэг болох юм байна шүү гэдэг тийм мэдрэмж тийм төсөөлөл ууж. Тэгэхээр яг адилхан хүн ч гэсэн биологи амт шүү. Тэгэхээр ядуурл байхад бол өөр их олон юм яриад бол ер нь хэрэггүй юм байна. Энэ бол яалтч байхгүй одоо дэлхийн одоо ер нь хүн төрөлхтний өмнө толгорч байгаа энэс салах ёстой гэсэн. Энэ үднээсээ ч гэсэн доктортой хөгжлийн эхний зорилго болж арсан байна. Ядуурл гэснээс манай энэ хөгжил хүн бодлогын хүрээлэнгийн бас нэг гишүүн Батөргөл гээд за хүмүүс ихэнх нөгөө дуучин Султаагаан хөө гэдгээр мэддэг. За Батөргөлийн маань 13 оны нэг гой нийтлэл та бүхэн зүгээр яг энэ хэмжээнд сонирхож үзвэл уншаарай. Айгүй уншихад нэг уйтгааргүй ядуурлын хоёр нүүр хэд. Энэ дээр одоо ерөнхийдөө ядуурл ямар одоо эдийн ядуурл гэж байдаг, аранчлын ядуурл эднэр байдаг гэдэг. Тэр талаар нь нэлээ одоо хүнд ойлгомжтой өгөөд юм тодорхой гоё бичсэн байгаа. За би ерөнхийдөө энэ нүүбийн доктортой хөгжлийн бодлогын хүрээнд ядуурлыг та бүхэнд ингэж ойлгуулах гэж энд ихтгэл ерөнхийдөө бэлдээгүй юм аа. Гэхдээ яг угаасаа бид нарыг яг энэ зорилгын хүрээнд уулзсан болохоор энэ зорилгоос нь товчхон хэлээ. Тэгээд би та бүхэнд өөрийнхөө тийм ээ өнөөдөр нэг хүн одоо ийм дараагийнхоо энэ залуучууд дуулгачих юмсан тийм бас нэг юм бодогдуулах болов уу гэж би өөрийнхөө хэмжээнд юмаа бэлдсэн байгаа. Тэгэхээр эхлээд бүгдээр энэ ядуурлын энэ зорилго нүүбэс тавьсан зорилгын хүрээнд нэг хоёр слайдн дээр жоохон хэдэн тоо харчээ. За ерөнхийдөө дэлхийд дахинд ядуур 2015 он 836 сая хүн байна гэж. За энэ нэг 7 орчим тэрбум байна гэж үзвэл нэг 8-9 хүний нэг нь нин ядуу байгаа. Нин ядуу гэдэг яаж тодорхойлж байна гэхээр өдөрт $1 25 центээс доош орлогоор амьдарч байгаа хүмүүс. Энэ нь Монгол төгрөгөөр бол нэг 75,000 орчим төгрөгөөр сард штэ. Ингэж амьдарч байгаа хүмүүсийг нин ядуу байна гэж тодорхойлж байгаа. За манай улсын хувьд бол энэ тоо одоо амжиргааны доод түвшингээр өдөрт за яхаа ядуурлыг тодорхойлно гэдээ бодох юм бол ядуурлын цаана маш том сэдв маш хогт судлагдсан байхгүй ядуурлын шалтгаан эднэргээд ордог ядуурлын түвшин тодорхойлдог үзүүлэлтүүдийг статистик аргаар гаргаж ирдэг. Тэгэхээр яг энэ ядуурлын шугам буюу энийг зүгээр адилтгаад амжиргааны доод түвшинтэй аваад үзэх юм бол одоо Улаанбаатар хотод амжиргааны доод түвшин 1185 орчим мянган төгрөг байгаа. Тэгэхээр эндээс хараад үзэх юм бол энэ ядуу гэдэг хүн бол 75,000-аас доош орлоготой хүмүүс бол хэлэх юм байна. За ядуурлын дараагийн нэг үзүүлэлт нь ядуурлын гүнзгийрэлт гэж байдаг. Энэ нь юу гэхээр тэр ядуурлын шугамаас доошоо байсан ч гэсэн доошоогоо ер нь бүр хэр зэрэг доошоо байна гэдгийг нь авч үздэг тийм ээ. За манай орны хувьд за ядуурлыг зүгээр яг энэ нэгэнтээ ядуурлыг ярьж эхэлснэх зүгээр энэ судлагдсан талаас нь бас их асуудалтай. Тухайлбал одоо монголчууд бид нар бол юу гэдэг нь амжиргааны доод түвшин 185,000 сард байна гэхэд Азийн хөгжлийн банкаас бүр 96-7 онд манад нэг судалгаа хийж үзээдгүй танах бол энийг амжиргааны доод түвшин чинь танах ч юм их өндөр байна. Энээс өндөр байна. $500 гэж тооцмоор байна гэсэн ийм юу санал тавьж ирсэн. Тэгээд асуудал үүсч байгаа. Алигээр нь тооцсон. $500 гэж одооны сайт өөрөх штэ. Зүгээр ярихад бол тэд нар бол одоо юу гэдэг нь зүгээр маш энгийнээр тайлбарлавал тана хүмүүс ихэнх нь одоо юу гэдэг мах идэж чинь тий хүнс ногоо одоо витаминлыг мэдэх ёстой гэдэг. Тэгэхээр манайхаа үүдээс юу гэх вэ гэхээр манай малчин юу гэдэг хамаг дээр ногоогч бас идчих тийм аа бид нар тэр махаараа дамжуулаад витамин авчих тийм аа гэж маргаж болно тийм ээ. Хэмжлэгээр энэ зүгээр юм хялбар жишээнээс энэ ядуурлыг яг тэд байна өд байна гэж хэлэхэд ч хэцүү. Тэгэхээр энэ ер нь тойроод их том сэдв байна. За би түрүүн хэлснээр та бүхэнд өнөөдөр энэ сэдвийг нэг бүр цааш нь үнзгэрүүлээд яриад ийм алгаа байд юм Монгол улс тэдэж явж байгаа энд явж байгаа гэдгээр ярихыг зорьсонгүй. Яагаад гэвэл бид нар одоо энэ өрөөнд байгаа хүмүүсийн хувьд бид нар одоо ялангуяа та бүхэн одоо за танаа үе одоо ямар ч үед тийм байдаг
манай одоо улсыг цаг нь ирэхээр түүчэлээд аваад манлайлаад аваад явах ийм залуучууд энэ тодорхой чиглэлээр боловсрч байгаа. Тэгэхээр бид нар ядуурлыг арай энэ амжиргааны доод түвшинний дайны ядуурлыг бид нар ярихгүй. Бүгдээрээ юу ярих вэ гэхээр сэтгэлгээний ядуурл, оюуны ядуурл энэ талаас бүгд ярьцгаая цааш. Ядуурлыг за би бол ингэж харж байгаа. Ядуу байна гэж сэтгэж байгаа. Ер нь ядуу гэдэг чинь хүн чинь нийгмийн амьтан болохоор нийгмийн тодорхой харилцаанд тийм ээ нийгмийн харилцаанд л орж чадахгүй байна гэсэн. Тэр нийгмээс гадуур байгаад байна гэсэн. За бүр нийгмээс гадуур гэхэлэр бүр нийгмийн ихэнх хэсгээс нь ч гарч орж чадахгүй байгаа. Одоо бид бүхэн мэдж байгаа тараншаанд байгаа хүмүүс гэдэг ч юм уу, хогтууж амьдарч байгаа хүмүүс ч юм уу тийм ээ. Бид нар чинь бүгдээ энэ нийгмийн харилцаанд орж энэ хүмүүс чинь энд хамтарч сурч байна, хамтарч хөдөлмөрлөж байна, хамтарч ажиллаж байна. Энэ харилцаанд л орж чадахгүй. Яагаад ч ямар нэгэн байдлаар орж чадахгүй болол энийг гадна байгаа. Тэгэхээр бид бүгдийн хувьд болохоор арай энэ төвшнөө биш тийм ээ. Энэ талаас нь аваад үзэх юм бол ер нь нийгмийг би нэг ингэж хараад байгаа. Ингээд орчингууд байна нийгэм дээр одоо юу гэдэг нь бизнесийн орчин ч юм уу. За энд одоо сурч байгаа хүмүүс бол тухайн одоо эрдмийн орчин, академик орчин ч гэдэг юм уу тийм. Энэ орчин дотор хүмүүсийн хүрээлэл байгаа. Нийгэм гэдэг чинь үнээс тогтсон шүү дээ. Энэ хүрээлэл рүү ер нь хүн орж чадахгүй болохоор тухайлбал одоо бакалавр сурч байгаа хүн байна тийм ээ. Би нэг магистрт сураад магистрийн дипломтой болоо, тийм хэмжээний боловсралтай болоо гэхээр тэр магиструудын байгаа тэр хүрээлэл рүү яаж орох вэ гэдэг. Би энэ асуудал гэж ойлгож байна. Тэгэхээр энэ хүрээлэл рүү бүгдээрээ яаж ордё? За энэ талаар бүгдээрээ юм ахлаа. За энийг арай хялбар болох үднэс би зөвхөн өөр дээр тохиолдсон жишээнээс ярил л да. За би 2008 онд ирээд найз нартайгаа нийлээд Грэга партнерс төрийн хийсэн тийм ээ. Зөвлөх үйлчлэгээний компани байгуулаад дараа нь энэ үнэлгээний бас компани ажилтан байгууллагатай явхад бид нар эхэндээ нэг харьцангуй жижиг дүнтэй тийм үнэлгээний ажлууд л ихэнхдээ хийдэг гэсэн. Жижиг дүнтэй гэдэг нь нэг 5 сая дотор одоо ажлын хөстэй гэсэн үг л дээ. Нэг жижиг байр одоо сав үнэлээл хүмүүсийн. За тэгээд мэдээж тэр бизнестэй жоохон удаад эхлэхээр бид нар юуг олж харж байгаа гэхээр за энээс илүүтэйгээр одоо бид нар компаниудын ялангуяа хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын хөрөнгийн үнэлгээг хийвэл арай илүү хамаагүй илүү орлого олох юм байна гэдэг мэдээж олж харж байгаа. Энэ ч гэсэн тэр бизнес дээр байгаа хүмүүс олж харна л да. Тэгэхээр тэр хүрээлэл рүү орох хэрэгтэй байна. За мэдээж тэр ороход ч тэр хүмүүстэй харилцаад барайд ингээд бизнесийн янз бүрийн арга техник хэрэглэсээр ороод аваад тэр ажлыг хийж ирсэн. Тэнд бол өмнө хийжсэн ажлуудаас зүрхний дүнгээр ботход за бараг 10 дахин илүү дүнтэй ажил. За тэнд адил ямар ур чадвар үед илүү ур чадвар байна уу гэвэл нэг илүү ур чадвар хэрэгтэй биш. Адилхан жижиг хөрөнгө үнэлнэ үү, том хөрөнгө үнэлнэ үү, адилхан аргачлалаар үнэлнэ. Угаасаа олон улсын үнэлгээний стандарт байна. Тэр стандартын дагуу цаг хугацааны тийм их хугацаа шаардлагатай байна. За нэг жижиг үнэлгээ 3-7 хоног бол том үнэлгээ 4-7 хоног. За нэг 7 хоногийн зөрүүтэй байх чинь. За тэг яагаад ялгаа нь юунд байгаа юм гэхээр бид нар тэр хүрээлэл рүү тэр өөрөөр тэр бизнесийн хүрээлэл рүү бид нар нэвтэрч орох хэрэгтэй байна. Тэнд байгаа соёлыг мэдэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тэнд үнэлгээ хийлгэж байгаа компаниуд дараа нь аудитын тайлангаа өгөөд аудитын компаниуд орж ирээд бидний хийсэн үнэлгээг шалгадаг. Бид нар тэр аудитын компанитай очиж уулзаж хийсэн үнэлгээгээ баталгаажуулах ёстой гэх мэтлэн яг тэр процессыг нь тэгээд тэр хүмүүсийн хоорондын харилцдаг тэр соёлыг нь компаниудын хоорондын соёлыг нь бизнесийн соёлыг нь мэдснээрээ орохоор нэг хүрээллээс нөгөө хүрээлэлд тавьж орж байгаа. Тэгэхээр ядуурл гэдгийг яаж хараад өнөө гэхээр ямар ч төвшөнтэй хүн бол өөрөө өөрийгөө одоо харьцангуйгаар ядуу байна гэж харж болно. Тухайлбал юу гэдэг. За бид нар бүгдээр өөр өөрсдийнхөө одоо байгаа байдлаар аваад. За бүгдээрээ тодорхой хэмжээний орлоготой байгаа. Хаанаас ч тийм ээ аав ээжээсээ ч юм уу одоо өөрсдөө ажил орлого хийж. За би ийм орлоготой биш ээ. Би бол энэс илүү орлого олох чадвартай хүн гэж өөрийгөө бодож байвал тэр хүмүүс тийм орлого эргэлддэг тэр бизнесийн хүрээлэлд ч юм уу орохоос өөр арга байхгүй. За тэгэхээр бид нар одоо ядуурлыг юу гэдэг амжиргааны доод түвшингийн дайны биш тийм ээ. Арай өөр түвшин тавьж байгаад ингээ ярих гэж. Одоо би та бүхэнд тэгэхээр дараа тэр харилцаанд яаж тэр нийгмийн тэр харилцаанд яаж орох вэ гэдэг талаар одоо яриа өрнүүлэх гэж байна л да. За энэ дээр тийм их нэг мундаг жор нэгээд болцсон хүн те. За ингээд орчтын дагаа ячаар бичээд аваарай гэсэн ийм бол байхгүй. За гэхдээ хүн болгонд энэ амьдрал дээр
өөрийн гэсэн энэ амьдралыг одоо харж байгаа нэг үнцэг бай. За тодорхой туршлага дээрээ үндэслээд өөрт суусан үзэл баримтлал байна тийм үү? Үзэл бодол байна. За ер нь бодоод ахаар энэ амьдрал айгүй одоо сонинж гэх юм уу, сонирхолтой ч гэх юм уу тийм ээ. Одоо би энд нэг ухаантай юм яриад тэрийг нэг хүмүүс сонсож байгаа л ойлгоод за яг тийм байна гэж дагаал нөгөөх нь ажиллаад ийм юм гэж юусаа байхгүй байна. Нэг хүн нэг ямар ч юм ярьсан тэрийг нөгөө сонсож байгаа хүн сонсох нэг өөрөөр хэлбэл юм сонссоор байгаа тэр нь одоо өөрт нь мэдлэг итгэл үнэмшил болж орж ирэх гэж бол хаач байхгүй. За хүн бүгдээрээ мэдж байгаа тийм ээ. Одоо гадна орчинтой 5 мэдрэхүүгээр харьцаж байгаа. Тэрийг өөрт нь яг хизээ нэгэн цаг одоо мэдрэмж болж англиар бол одоо feeling гэж. Энэ бол цааталт нь зүгээр нэг мэдрэмж гэдэг нэг үг боловч цааталт нь хугтхан бүр ойлголт байгаа концепт байгаа байхгүй. Тэгэхээр тод би нэг жишээ ярив. За хүмүүс бүгдээрээ хэлдэг тийм ээ. Одоо ээж аваагаа амьд дээр нь одоо баярлуулаад ядаж санаагийн зовохгүй байгаараа болвол баярлуулаараа гэж ярьдаг. Бүгд мэд. Та нар энд байгаа хүмүүс би сонсоогүй гэж байгаа хүн байвал гар өргөж болно. За бүгдээрээ мэдж байгаа. Гэхдээ жоохон хатуу хэлэх гэж. Энийг вэ шүү дээ тий хүний аав ээж нь өнгөрсний дараа хүн мэдэрдэг өөртөө. Энд хэрвээ эцгийнхээ алдсан хүн байвал шууд одоо би энэ зарсаг гэж мэдэрч байгаа. Тэр мэдрэмжийг чинь хүнд хэлж өгч хэлсээр байгаад авдаг юм биш үү байхгүй. Хүн чинь өөрөөсөө цаанаасаа одоо тэрийг заавал өөрөөрөө оруулж тэгж мэдэрч байж тэрийг дараа нь за эн чинь юм байна гэж ойлгодог. Тэгэхээр юу гэдэг ямар авгаа сэтгэгч одоо философч нь тий саяны жишээн дээр эцэг эхийгээ байхад нь ингэх ёстой тэгэх ёстой ч юм ингэдийн тэгдийнгээ ярьж байхад тэнд нэг сууж байгаа яг аав ээжээ алтаад утсан хүн бол тэр хүнээс хамаагүй илүү мэдрэмжтэй байна. Шууд ойлгож байгаа дотроо. Тэгэхээр л энэ юу гэдэг нөгөө амьдралын хэдэн жилийн юу лээ нөгөө хэдэн оомс илүү илээсэн ч юм уу тий одоо амьдрал үтсэн хүн гэдэг чинь хүн чинь угаасаа тийм амьтан байгаа. Заавал энийг үдчээж өөрөөр нь дамжуулж орж иж өөрөөр хэлбэл тэр нь яг өөрт нь филинг болж мэдрэмж болж орж иж тэрийг яг мэдэрдэг. Тэрийг яг өөр юм болгож авдаг. За зөвхөн эндээс зөвхөн жоохон цаашаа энэ мэдрэмж гэдгээс цаашаа нэгэнтээ мэдрэмж ясныг халиад жоохон ярихад цаг хугацаа энэ хорвоогийн бүх юм тодорхой орон зай цаг хугацаанд болоод өнгөрдөг. Ганцхан хүний амьдрал бидний одоо энэ оройс сууж байгаа энэ нэг мөч гэдгээс илүүтэй байгалийн бүх юм тэгэл өнгөрч. Цаг хугацаанд орон зайтайгаа очиод ингээд одоо нэг толботой нэг нэмэлт нэг хэмжээс олж орж ирэх юм гэдэг одоо нөгөө за хэрвээ Эйнштейний харьцангуй онол ч юм уу тий тэр талаар одоо физик эднэр сонирхдаг хүмүүс байвал тэрийг чинь тодорхой төвшөндөө баталсан юм гэж. Тэгэхээр юу ихлээр бид нар нэг юм ойлгох хэрэгтэй байна. Энэ бол ерөөсөө энэ хорвоогийн зүйл хөтөл юм байна. Альва бид нар хийх ёстой юм цагт нь хийхгүй бол байхгүй. Тэгээд буцаана гэсэн ойлголт бараг л баг. Бараг цаг хугацаа буцааж байгаатай адил юм бол. Мэдээж одоо юу гэдэг хийгээгүй хичээлээ ч юм уу ойлгоогүй юм дахиад сурч болно л доо. Гэхдээ тэр орон зайтайгаа тэр өнгөрцөн юмыг бид нар буцааж олох гэж оролдож. Яг түрүүний хэлдэг жишээн дээр одоо юу гэдэг эцгийнхээ амьд дээр нь тэр юмаа хийж чадаагүй бол тэгэл байхгүй шүү дээ. Дахиад ямар хүн тэр ойлгоод ингээд тэр цагтаа ингээд өнгөрцөн. Ийм л хатуу юм зүй тогтолтой юм хорвооч ийм л юм байна л да. За тэгэхээр за түрүүнийхээ үндсэн сэдв рүүгээ орвол бид нар хүмүүсийн хүрээлэл рүү орох гэдэг нь шүү дээ. Хүмүүсийн хүрээлэл рүү ороход өөр хүмүүсийн хүндэр хүрээлэл. Тэр хүмүүсийн заавал битгий юу гэдэг бизнесийн хүрээлэл гэж бодороо юу ч үгүй. Мэдээж нэг хүн бол маш олон хүрээлэлд орцсон амьдарч байгаа. Бизнесийн утгаараа ч гэсэн найз нөхдийн одоо сурч боловсрдаг сургуулийнхаа орчинд ч гэсэн тийм ээ. Тэгэхээр тэр хүрээлэлд ороход хамгийн ихнийх нь бол харилцаа. Ерөөсөө хүн хүнтэй харилцаа. Хүн машинтай ч юм уу тэр орчин тийм техникийн тийм орчин байхгүй шүү дээ. Хүн дандаа хүнтэй харилцсан. Тэгэхээр энийг нэг одоо сайн юу гэдэг ухаарч ойлгох юм бол одоо ийм төрлийн одоо харилцааны сургалтууд бол зөндөө байдаг. Тэндээс зөндөө юу авч болно тийм ээ. Санаа аваад сургалтанд хамруулж болно. Харилцааг мэдээж юу гэхээр ядаж хүн хүнтэй чинь мэдээж хэл хамаараа харилцсан. Одоо сүүлийн үед одоо имэйлээр ч бичгээр харилцаж байна. Тэгэхээр энэ дээрээс дараа нь харилцааны соёл гэдэг асуудал гарч иж. За би энэ бүгдийг юу гэдэг имэйлээр харилцахдаа ингэж харилцах хэвээр
яриагаар ч юм уу одоо хоорондоо харилцах ингэж баримтлаараа гэдэг янз янзын зөндөө байдаг шүү дээ. Одоо Дейл Карнеги юу гэдэг дээр зөндөө юм байна. Би тэр л орохгүй. Ерөнхийдөө бол бид нар ядуурл буюу бид нар үнэхээр та нар одоо байгаа төвшнөгээ би ядуу байна гэж үзэж байв. Нөгөө амжиргааны доод төвшнөөс хамаагүй өндөр байсан ч хамаагүй. Би өөрийнхөө би энэ ядуурлаас гарах ёстой гэж үзэж байв. Зөвхөн эдийн биш, тийм ээ. Оюуны ядуурлаас гарах ёстой гэж үзэж байвал тэр хүрээлэл рүү орох хэрэгтэй. Тэхийн тулд зайлшгүй хүнтэй л харилцана. Харилцаа авах хэрэгтэй. Хамгийн наад зах нь зүгээр хүмүүстэй эхлээд уулзтал инээгээд уулзч чаддаг тийм. Эндээс ийм маш энгийн юмнаас эхлээд харилцааны асуудал гарч байна. За би нэгдүгээр харилцаа хөндөө гэж бодлоо. Хоёрдугаарт мэдлэг. Мэдлэг орчин үед бид нар мэдлэгийн хэрэг амьдарч байгаа. Ер нь мэдлэг гэж юу юм? За мэдлэгийн одоо философи эднээс нь Платогийн тодорхойлсон тодорхойлолтоор за англиар бол justified through belief гэж. Тэгэхээр энэ юу гэж нөө эхлээд тэрийг эхлээд өөрт орж иж байгаа юмгаа тэр justify болох хэрэгтэй байна тийм ээ. Одоо үнэн зөв гэдгийг ямар нэгэн байдлаар тэрийг өөрөө тэр өөрийгөө дэнслэх хэрэгтэй байна. Тэгээд тэрнтэй итгэл үнэмшил жинхэнэ бодит итгэл үнэмшил суух хэрэгтэй. За тэхийн тулд түрүүний миний яриад байсан тодорхой байдлаар тэр мэдлэг болгох гэж байгаа асуудлаа та нар мэдрэх ёстой. Мэдлэгээ мэдэрч одоо мэдрэмжийн түвшинд авч байгаа. Тухайлбал зүгээр нэг жишээ яриад за би тэрэндээ шоу хийж байгаа юу тавьсан байгаад зураг тавьсан байгаад энэ яг миний мэрэгжлийн дагуу байна. Магадлал за шок хайлаа. Энэ үзэгдэл шок хаяхад за хүн болгон та нар бүгдээрээ мэдж байгаа тийм ээ. За юу гэдэг нэг буух болов гэхээр би ингээ 6 талтай шок ингээ хайлаа. Нэг буух болов гэхээр та нар юу гэж хариулах вэ? 6-ны 1 гэж байна тий. За тэгэхээр яг энэ дээр энийг бодъё заа. Энэ шоо хаяад нэг буух болов гэхээр 6-ны 1 магадaltaгаар бууна гэдэг. Өөрөөр хэлбэл энэ шоо хайж байгаа үзэгдлийг саяны хэлсэн магадaltaгаар 6-ны 1 л магадaltaгаар буунаа гэдгийг энэ үзэгдлийг саяны магадлаас өөрөөр яаж тодорхойлох вэ? Зүгээр ингээд уруулаад өөрөөр яаж тодорхойлж болох вэ? Цааш нь бодоод магадлалыг ботхоор энэ бол энэ үзэгдлийг тодорхойлж байгаа математикийн авгаа тодорхойлж юм байна гэдгийг хүн мэдрэх хэрэгтэй байхгүй юу дотроо. Тэрийгээ тэгээ бодоод энийг итгэл үнэмшилтэй болох хэрэгтэй. За би нэг өөр нэг жишээ ярив. Би нөгөө математикийн ангийн оюутнууд ч нэлээх ярьдээ. За би ханаас ингээд 1 метрийн зайтай зогсож байна тийм ээ. За зогсож байна. Би нэг удаагийн үйл дээр энэ 1 метрийн хагасыг явъя. Ингээд дараагийн удаагийн үйл дээр дахиад хагасыг явъя. Үлдсэн зайных ингээ хагасыг яваад бай. Тэгэхэд би энэ ханд очиж чадах уу? Ханд хүрч чадах уу? За чадахгүй. За чадахгүй гэж байгаа гараа өргөдөө. Энэ. За энэ талан чадахгүй гэж байгаа. Талан чадна гэж байна тий. За энэ яг энэ утгаараа л үнэхээр чадахгүй тийм ээ. Одоо юу гэдэг. Ингээ талд нь ягаад гэвэл энэ өрөө хоорондох зай чинь хизээш 0 болохгүй байхгүй. Тэгэхээр эн чинь баг ч гэсэн тэрнийг хуваагаал хүн гэдэг хязгааргүй артна гэсэн. За гэтэл би ингэж алхачаад энийг хүрчижээ штэ. За энэ процессыг бодъё. Би энэ хамт хүрэхийн тулд энэ байгаа зайны хагасыг туулах хэрэгтэй тийм ээ. Ингээ явж байгаа ч гэсэн дахиад энэ хүрэхийн тулд би үлдсэн зайны хагасыг туулах хэрэгтэй. Нөгөө эхний асуудал бас би тэг хизээж очихгүй юм шүү дээ. Хагасыг туулах хэрэгтэй. Хагасыг туулах хэрэгтэй. Хагасыг туулах хэрэгтэй. Хязгааргүй хагасыг туулсараад би яаж хийж. Ийм энгийн жишээн дээрээс энгийн жишээнээс энэ хоёрын хооронд нэг нь тасралтгүй нэг дискрет одоо хөдөлгөөн гэдэг юм уу нөгөөт нь тасралтгүй гэдгийг энэ хоёрыг яаж ингэж холбосон байна гэдээ үцхээр энэ хязгаараар очиж холбогддог. Энийг ойлгох юм бол за өстой та бүхэн нэрээ бодоор энийг ингэж мэдрэл энээс илүү гайхамшиг гэж нөгөө юу хэлээ нэг үүнийг л гайхамшиг гэдэг юм бол юу гайхамшиг гэдэг юм бэ гэдэг шиг. Тэр хүн чинь таашаал авдаг байхгүй. Нэрээ энэ процессуудыг энэ математикийн энэ хэл ямар мундаг ямар ч алдаагүйгээр тий одоо нөгөө тодорхойлж чадаа гэж. Тэгэхээр гэх мэтлээ би бол сая зүгээр өөрийнхөө мэрэгжлийн үед ярьж штэ тий хүн болгон хийж байгаа ажил мэрэгжил сурч байгаа юм а яг тэр итгэл үнэмшлийн хэмжээнд аваачаад үнэхээр л энэ юм байна гэж ботход чадсан цагт итгэж чадсан цагт тэр бол жинхэнэ мэдлэг болно гэж саяны тодорхойлдог гэсэн. Ингэж сурсан, ингэж хүнд сууж байгаа мэдлэг бол түрүүний ярьж байгаа нөгөө мэдрэмжээр дамж орж ирэх нь шүү дээ толгоор тийм ээ. Энэ бол том хүчээ гэж. Knowledge is power гэдэг. Мэдлэг бол хүч гэж. Энд чинь хүч болдог байхгүй. Ягаад гэвэл тэр хүнд итгэл үнэмшил болоо суудсан. Үнэхээр одоо юу гэдэг
тэнгэр дуурайд бороо ороод цахилгаан цагж байгааг мэддэг хүн тийм ээ. Тэрнээс айх уу одоо тий айх учир байна уу. За энэ мэдлэг гэдэг бол яг аваад үзэх юм бол ерөнхийдөө бол философийн дээр наашлуулах юм бол шинжлэх ухааны ойлголт чинь зүгээр нэг ингэж хэлэгдээд явцдаг. Одоо юу гэдэг би одоо баруун хөл зүүн хөл дээр босчоор тэр өдрийн ажил бүтдэггүй маа гэдэг биш. Энэ бол шинжлэх ухааны ойлголт. Тэгэхээр энэ мэдлэг хүн төрөлхтөнд саяхан ирсэн. За та бүхэн гэж анзаарч шаардлагагүй. За 1554 он Николай хэм битэ нөгөө Коперник. За тэр нар бол ертөнцийн төв юм байна гэдгийг тэр од гаригуудын хэсгийн талаарх зохиолдоо гаргаж ирсэн. Анх 1554 онд. Тэгэхээр тэр нь ч хүртэл одоо биш тийм ээ. Гэхдээ тэрнээс өмнө юу гэж боддог байсан гэж бодож байна та нар. Дэлхий бол ертөнцийн төв гэж боддог байсан байхгүй. Дэлхийг ерөөсөө бид нар ингээл энэ хорвоо ертөнцийн төв дээр амьдарч байна. 1500 оноос 1500 он гэдэг чинь нэх олон жилийн өмнө биш шүү дээ. Тэрнээс өмнө бид нар ерөөсөө энэ дэлхийн төв дээр амьдарч байна. Бусад бүх юм дэлхийг дороод иргэдэг. Бид нар бол ер нь ингээл хамгийн одоо юу гэдэг нь те ийм мондгон гэж боддог байсан байна. Тэгэхээр энэ мэдлэгийн энэ мэддэг бол хүн төрөлхтөнд дөнгөж сайхан ирсэн. Тэгэхээр энэ сая би эхлээд харилцаа гэж ярьлаа, мэдлэг гэж ярьлаа. Энэ ерөнхийдөө би өөрийнхөө нүдээр харж байгаа тэр нийгмийн хүрээлэлд ороход хэрэгтэй гэж үзсэн зүйлүүд ингээд тавиад байгаа шүү. Харилцаа гэдэг бол зөвхөн яаж тэр хүрээлэл рүү орох. Үнэхээр одоо зөв харилцаж чадахгүй тийш араас ч орч чадахгүй шүү дээ хүн. Орчоо дараа нь яах вэ гэхээр тэр хүрээлэл дотор эренбэлэх асуудал ярьж байна. Би хаана байх юм? Ур чадвараараа ч юм уу үдсэн арснаар юугаараа ч үгүй. Би энэ тэр хүрээлэл дотор хаана байх юм? Өөрөөр хэлбэл social rank гэж байгаа тийм ээ. Social rank руу одоо зөв өөрийнхөө мэдлэг чадварын хэмжээнд эренбэлэхийн тулд тэрийг чинь дагаад нэр хүнд алдар юу гэдэг мөнгө юу тэр чинь бүгд орж ирж штэ. Тэгэхэд бид нарт мэдлэг хэрэгтэй гэж л би үтснээ бодсноо одоо итгэснээ та нарт яриад байгаа. Яг иймэрхүү дараалалаар ингээд яг л энэ шүү өөр юм байхгүй шүү гэсэн юм бас байхгүй. Энэ бол миний яг өөрийн түрүүний хэлсэн тийм ээ би 43 хүрэх гэж 43 нас хүртлээ би өөрийн үзэж харсан уншсан одоо юу гэдэг энэ амьдрал ингээ яваад ирсэн түрүүний хэлснээр би өөр дээрээ мэдэрсэн мэдрэмжүүд тэр бүгдэн дээрээ үндэслээд за би л бол ингэж харж байна гэж тийм. Тэгээ та нар ч гэсэн энийг бодоод ингээд иймэрхүү байдлаар өөр өөрсдөө юм гаргаж байна. За мэдлэг хүч гэдгийг нөгөө талд нь айдас гэдэг. Хүн болгоо айдас. Яагаад тэгэхээр хүн мэддэггүй учраас айдаг байхгүй. Та нар зөвхөн юмаа бодоод үзэр. За яг энэ өөр дээр аваад шаад үзэр. Яг энэ ядуурлын хүрээнд бол залуу хүмүүс юу гэж айдаг вэ гэхээр би одоо сургуулиуд ажил олдох болов ядуучуудын ирэнд орчих вэ? Яаж болов ингэж болов. Тэгээд нэг кино үзсэн болов нэг хүүтэйгээ тоглодог нэг тэр хөө яг хөө кино нэг мондөг гоё киног юу шүү. Тэр дотор нэг юу явдаг. Нэг хэллэг явдаг. Хүүтэй хэлдэг байхгүй. Аюул бол бодит шүү. Айдас чинь харин чиний сонголт шүү. Өөрөөр хэлбэл үнэхээр одоо тэнд аюул байгаа гэдгийг тэр бол бодит. Тэрнээс би айгаад ч юм уу бие бариад ингэж байгаа эсвэл зүгээр тэрийг яаж авах уу гэдэг чинь чиний өөрийн чинь сонголт шүү гэж. Энэ бол цааталт нь юу гэдэг тэр үнэхээр тэр аав нь тэр аюул эдний цаана гараад үтцсэн тийм өөрөөр мэдэрсэн хүү ярих байхгүй иймэрхүү гарах байхгүй. Тэгтээ яг хүн тэрийг давж тоохгүй гүгээд бүр илүү хийдэг л дээ тийм ээ. За дараагийн миний хүндэх гэж байгаа сэдв бол зарчим. За зарчим принцип байна шүү дээ. За бүгд мэдж байгаа. Ер нь хүн бол зарчимтай байх хэрэгтэй. За энэ дээр би зүгээр жишээ болгоод манай хөгжил хүн бодлого хүрээлэн өмнө хөгжил хүн клуб байхад за сүүлдээ энэ хөдөлмөрийн үндэсний нам болоход бидний зарчим болгож хооронд ярьж гаргажсан зарчмуудыг тавьсан байна. Энэ зарчим гэдэг бол ерөнхийдөө хүн одоор бол алтан газар гэсэн хизээч өөрчлөж болохгүй. Ядаж тэр үхэндээ. За тэр хувирахгүй өөрчлөхгүй гэж мэдээж байхгүй. Гэхдээ тодорхой өөрчлөлтөр бол бодож байгаад нөгөө ихтгэл үнэмшил нь өөрчлөгдөөд энэ зарчмын цаана байгаа үнэт зүйл чинь өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл value гэдэг тийм ээ. Энэ зүгээр өгнүүдийн чинь цаана хүмүүс энэ сэтгэгчнэр бодоод бүр ингээд ийм зузаан ном бичээд ингээд гаргаад ирсэн. Сонирхоод орох юм бол маш сонирхолтой. За тэр алтан газар тэр зарчим бол хүн болгон тийм юмтай байх хэвээр. Энэ бол тэр хүнийг зааж. Одоо юу гэдэг
тодорхой шийдвэр гаргахад ер нь тэр зарчим дээр одоо шийдвэр дээр яах вүлээгээ ботод нөгөө зарчмаар хэрэгж харна гэсэн үг шүү дээ. Тухайлбал бид нар яг энэ олоолаа нийлсэн үедээ үндэсний ашиг сонирхлын зарчим гэдэг юмыг бид хоорондоо одоо баталгаажуулаад тохироод ангаа өгч. Энэ юу гэсэн үг? Энэний цаана юу байсан бэ гэхээр бид өхөн үндэснийхээ ашиг сонирхлыг хувийн бөгөөд бүлгийн ашиг сонирхлоос ямагт дээдлэн шүү. Хүмүүс ч бодно шүү дээ, бодож байна. Тэгэхээр зүгээр бодчихсон тий гоё юм байна гэж шийдчихгүй шүү дээ. Энэний цааталд нь ямар бодлын утга вэ гэхээр толгой дотор нь энэ хүний одоо үнэт зүйл тэр улс үндэснэ гэж байгаа үнэт зүйл тэр хүн байна уу юу гэдэг. Бүр цаашаа тийм толгой дотор чинь тийм бодогдсон шүү дээ. Тоод процесс явагдана тийм ээ. Тэгээд за тийм байна болж байна гэдээ бид нар ийм 9 зарчим гаргасны хамгийн дээдлийг нь одоо үндэсний ашиг сонирхлын зарчим гэж ингэж гаргаж байна. За энийг ингээд нэг нэгээр нь сонирхол тийм надад зориг байхгүй зүгээр та бүхэн зарчим гэж ер нь юу хэлээд байгаа гэдэг үзүүлэх гэж жишээгээр ингэж харуулсан. За дараагийнх нь эрдэм. За англиар за virtue гэдгийг манайхан эрдэм гэж нь орчуулад ер нь орчуулаад гэх юм уу ер нь ингэж тогтоод байл. Энэ ч ер нь айгүй юутай зөв юугаа үгээ олсон үг болов гэж боддог эрдэм гэж. За тэгэхээр энийг гоё ингээд дарааллыг би дуртай зэнийг тавьсан. Эхлээд дата буюу одоо зүгээр дата тий зүгээр тоо баримт чинь тий. Энэ датануудыг ойлгоод эхлэхээр мэдээлэл болгож байгаа юм тий. Мэдээлэл болоод мэдээлэл нь тэр мэдээлэл дотор байгаа одоо тэр паттерн гэдэг одоо тэр загвар эдрийг ойлгоод мэдлэг болно. За тэр мэдлэгтэй хүн тэр зарчмуудыг ойлгоод бизнес болно. Тэгээд бүр тэрийг хэрэгжүүлэхээр хөрч болгоно шүү дээ. Эрдэмтэй болно гэж. За энэ бүгдийг ингээд базаад буцаага хэлэх юм бол би үндсэн сэдв рүүгээ оруулах. Та нар бас гайхаж байгаа юм. Ядуур ярьж яснаа юу болоо явчих гэж. Би бол одоо өнөөдөр бид нар ядуурлыг маш олон түвшний ядуурлын тэр эдийн ядуур буюу амжиргааны доод түвшинээс доор байгаа хүмүүсийн амьдрал эднийг яаж өөдөн татах вэ? Тэнд ямар нийгмийн хамгаалал байдгийг тэр талаар ярих гэсэнгөө дараагийн ядуур бидний өөрөө оюуны ядуур буюу бид нар бүгдээрээ байх хэрэгтэй. Бид нар өөрсдөө одоо бүгдээрээ өөрсдөн дээрээ шинжилгээ хийж үзээд за би одоо юу гэдэг. За тухайлбал яг орлого ирж байл тийм ээ. Ганцхан орлого ярих албатай биш шүү дээ. Орлого ярьж байвал би ийм орлоготой ийм ажил хийгээд ингэж байна. Би энэ нөхцөл байдалтай одоо баяр баясгалантай биш байна гэвэл тэр хүн чинь тэр утгаараа ядуу гэсэн үг шүү дээ. Дараагийн шатны өөр хүрээлэлд орох хэрэгтэй. Тэгэхэд та миний л харж байгаагаар харилцаа хэрэгтэй шүү. Дотор нь ороод гайгүй ранглахын тулд мэдлэг хэрэгтэй, зарчимтай байх хэрэгтэй. За бүр чаддаг бол эрдэмтдээ болчвол Монгол улсад маш том лидерийн дутагдал байгаа шүү. Бид бүгдэнд нь ийм энэ орон зай нээлттэй байна шүү. Энийг л хэлэх гэсэн. За би одоо өөрийнхөө талаас яриагаа дуусгаад тэгээд та нараас асуулт байвал асуугаад тэр хамтран хэлэлцүүлэгт оръё. За ийм юмар дуусгая гэж би энэ хоёр юу тавьсан байгаа. За эхнийх нь Махатма Гандигийн хэлсэн хоёулангийн хоёр энэ квотыг хоёуланг хэлсэн. Эхнийх нь ер нь хүн бол өөрийн бодлын бүтээгдэхүүн. Та нар бодоод үзээрэй. Надад аюу таалагдчих. Та нар заавал 100% таалагдах ёстой гэж би шахаж байгаа юм биш шүү. За ихтэй бодоод үзээрэй. Хүн гэдэг амьтан бол хүн ер нь өөрийн бодлын бүтээгдэхүүн. Тэр хүн юу бодно? Тийм л хүн бол. Бид нар одоо залуучууд та бүхэн бид нар бүгдээрээ энэ 90 оноос хойш ийм чөлөөтэй ардчилсан нийгэмд амьдарч байна. Манай улс хойд солонгос шиг улс биш. Бид бүхэн чөлөөтэй бодох хэрэгтэй байна. Чөлөөтэй бодох хэрэгтэй байна шүү. Бид нар за энд байгаа ихэнх хүмүүсийн 90 оноос өмнө байгаагүй байх. Би тэнд эвлэл хэлсээр тэр систем дуурсан. Чөлөөтэй бодох ирэхгүй нийгэм байдгийн шүү. Бодсноо хэлж гэхээр буруудвал болдгоо. Тэгэхээр чи ингэж бодох ёсгүй гэж. Бити ингэж бод гэж. Бид нар бол тэгэхээр энэ нийгэм маань бид нарыг чөлөөтэй бодуулдаг болдог ийм нийгэм байна. За хоёр том аз жаргал гэдэг бол чиний юу бодож байгаа, юу хэлж байгаа, юу хийж байгаа энэ гурав чинь нийцгийг нэг юм байх юм.
нэг юм бодсноо өөр юм хийдэг, ярьдаг, бодож байгаас нь өөр гарчдаг нөө ярьж байгаас нь шал өөр юм хийгээ явдаг. Энэ гурав энэ хармони буюу нийцэлтэй байхыг аз жаргал гинэ гэж. За бас л бодоод үзэр. Надад бас маш их таалагдтыг. За ингээд та бүхэнд саяны утгаар аз жаргал гэсье. Баярлалаа. За одоо яах вэ? Алтан гэрэл дарга. За яг тийм одоо энэ дээр за эрдэм мэдлэг эн чинь одоо бид нарыг дахиад яг энэ утгаар нь цаашаа гүнзгийрүүлээ харуул эн чинь философийн том ойлголтууд шүү дээ тийм ээ зүгээр нэг үг биш. Миний цааталтан том юм байна. Тэгэхээр яг энэ дээр яг сая одоо тэндээс ярьж байгаасаа таны ярьж байгаа шиг боддог, ингэ судалдаг, ярьдаг, санаа гаргадаг хүмүүс бас Монгол байна байгаа. Тэгэхээр манай одоо юу гэдэг хэл бид нар бүх юм одоо эргэж харах хэрэгтэй болж байна л да. Одоо харилцаа хэл гэдэг бол хүний харилцааны хамгийн том одоо хэрэглэхтүү тийм ээ. Би юу хэлснээр миний нэгдүгээр хэл миний толгойн дотор юу бодож байгааг амаар гаргаж байна. Хоёрдугаар миний тэр ярьж байгаа юмыг тэнд байгаа та бүхэн сонсоод тий ойлгож ш. Тэгэхээр миний энэ дотор бодож байгаа юмыг хэлээр дамжаа та нарыг адилхан бодож чадчих байвал энэ хэл бол зөв ажиллаж байна да тийм ээ. Тэгэхгүй миний бодож байгаа илэрхийлж байгаа хэллийн өөр утгатай ч юм уу та нар өөрөөр ойлгоо явуул нөгөө юу гэдэг лээ нөгөө үл ойлголц. Монгол хэл дээр бол ийм асуудлууд байгаа гэдгийг бол мэрэгжлийн хүмүүс хэлээд байгаа. Би яг энэ чиглэлээр ингээд мэрэгжилт нь болоод өөрөө ингээд цаашаа судлан явах хүн нэгдүгээр биш л дээ. Гэхдээ энийг ямар нэгэн төвшин тийм ээ бас хамаагүй сэнийг нөгөө тийшээ яач аваад авчих болохгүй тийм ээ. Тэгэхээр энийг бол бид нар ямар ч байсан хэлэлцээд хоорондоо энэ хэлний мэрэгжилтнүүдтэйгээ тэр сэтгэгчнэр нийлж байгаа шийдэх хэрэгтэй. Тийм бодолтой байд. За өөр асуух бас санал зүгээр юугаа ярьж болно шүү дээ. Өөрсдийнхөө бодлыг ярьж болно. Өөртөө тохиолдсон би энэ дэр ингэж юу гэсэн үг юу яадаг те. Өөрсдийнхөө заавал асуухгүйгээр санал хэлж болно шүү дээ те. Энд сурч байгаа оюутнууд бол бакалаврын төвшний тэр төвшний мэдлэг авахаар боловсрал авахаар байж ш тэр хүрээл дотроо байж тэгэхээр тэрний дээдлийнх нь юу гэдэг магистр доктор гэ зөндөө яг тэр системээр өөр хүрээлэлд байж штэ орлогын үед ч би нэг тодорхой ажил хийдэг оюутан байх цагаараа гадуур ядаж яваад такси бариад ч юм уу тодорхой орлого олдог ингээл янз бүрийн найз нөхдийн хүрээлэл ингээ байж энэ олон юм дотор байж тэгэхээр тухайлбал орлогоо дэвшлүүлэх гэдэг нэг хүрээлэл солиё гэж хүрээлэл солиё биш л дээ би тэр өөрөөр хэлбэл юу гэдэг би магистр бакалавр сурч байгаад би зүгээр мөрөөдөө ч юм уу хятад байвал тэр хүн шууд магистр болохгүй шүү дээ. Магистрийн тэр лекцэнд нь тэр шиг орж байж л тэр хүмүүсийн харилцаанд орж байж л тэр хүн чинь магистр болно шүү дээ тэр чинь тийм ээ. Тэгэхээр тэгж орохын тулд ерөнхий утгаараа ярихад эхлээд тийшээгээ тэр хаалгыг онгоож орох хэрэгтэй болно тийм ээ. Тэгж ороход харилцаа их чухал шүү гэдэг яаж. Харилцаа. Ягаад гэвэл энэ бүх үйл ажиллагаа чинь хүн хүнтэй харилцдаг байхгүй ихэнх тохиолдолд. За мэдээж ур чадварын төвшөнд очиод компьютертэй харилцах байлгүй байхгүй. Ер нь ерөнхий юм ярьж байгаа болохоор. Хоёрдугаар цаашдаа ер нь тэр өөрөө тийм ээ тэр тийм том амбицтай хүсэл зорилготой байвал миний бодлоор тийм ээ та бүхэнд уриалж байгаа юм. Нэг зөвлөж гэх юм цаашаа уриалж байгаа. Мэдлэгтэй байх хэрэгтэй байна. Зарчимтай байх хэрэгтэй байна. Бүр болж өгвөл одоо эрдэмтэй болох юм бол тэр эрдэмтэй монгол хүн ховор цөөхөн байгаа шүү. Тэгэхээр бүр тийм том орон зай байгаа шүү. Тэр дотроо мэдлэг гэдэг бол хийж байгаа юмыгаа яг тэр энэ яг үнэхээр юм байх шүү. Өөрөө мэдрэх хэрэгтэй байхгүй. Зүгээр саяны түрүүний ярьсан нөгөө нэг филингээр дамжуулаад хүн одоо тийм нөгөө
дотны хүнээ алдах ямар байдаг гэдгийг мэдрээд тэр чинь мэдрэндээ тийм ээ яг нэг тэрэн шиг яг юмыг ойлгоод ирэхээр би чинь арзаагаал одоо яа гэв тий яас тэгэл нөө одоо мундаг одоо зохиолч жишээлбэл онгод орж ирээгээр бүх юмыг хайчдаг үстэй тэд нар ч бүр яг тэр трансанд орж байгаа байхгүй тэр бол бүр одоо экстрим хэлбэр байх л та зүгээр өөрийнхөө би юуны мэрэгжлийн үед аваад үзэх юм бол математик гэдэг том юмыг ингээд бодоод байхаар яг тэр үндс нь аягүй жоох юм дээр байдаг байхгүй. За би зүгээр яг хүмүүс нэг юм асуухгүй тэгээд нэг ам халсных те нэг юу ярьж чинь. Дахиад нэг жишээ хэлчихээ зөв. Захиад тоонтор шүү. Бүгдээрээ мэддэг байх. Нөгөө бодиттой олонлог гэдэг нэг шулуун зурчт тийм ээ. Тэгчээд тэг 1 гэдэг те тэг 1 гэдэг ингээд тэрийг ингээд 2 3 гэдэг зурсан явж те. Тэг 1 2-ын хооронд хэдэн тоо байгаа вэ? Тэр дотор чинь хязгааргүй тоо байгаа байхгүй. Тэгтэл тэр тэг 1 2-ын хооронд бодиттой олонлогоо чинь хязгааргүй тоо байгаа байхгүй. Одоо өөрөөр хэлбэл тэгийн дараагийн тоо хэд байдаг вэ? Нойлын яг дараагийнхан тоо хэд юм гэхээр дараагийнхан тоо энэ чинь тасралтгүй процесс дээр ийм тоо байхгүй баг. Тэгэхээр яг ийм фундаментал юмнуудыг бодож байгаа даа шүү дээ. Хүн дотроо бодож энэ нэр юу яас сонирхолтой байгаа үстэй. Дараагийн тоо гэж байхгүй мөртлөө дараагийн тоо байдаг гэж үзэхэд тэгийн дараагийн тоогоо тэр хоёрыг нэмж байгаа 2 тоо очих. Тэр тоо чинь голд нь байна да. Дахиад тэр хоёрын голдны тоо ингээд дотшоогоо хязгааргүй байхгүй. Тэгээд ийм бодож байгаад одоо нөгөө тасралтгүй хэмжигдэхүүн гэж юу юм гэдгийг тодорхойлт эдрийн үсгээр тэр нөх ингээд цээжлэх гээл ядаа зовоод байгаа тэр тодорхойлт чинь ингээд тэр чинь хэл байхгүй. За бид нар яг ухраад хоол явахын бид нар гэхдээ өмнө нь урагшилж байсан үнэн. Гэхдээ бид нар хүнд хөтлүүлсэн явж байсан шүү. Одоо бид нарыг тавьсан байна. Өөртөө алхаж байгаа энэ арай өөр юм явж байгаа шүү. Хүүхд хөлд орж байхад хөдлөө явахад бол аяг сайн юм. Одоо миний зөв хийж байсан, бүх юм болж байсан, бүтэж байсан. Гэхдээ тэр хөтлөжсэн гар алга болоход бид нар байгаа байдал нь штэ. Байгаа байдал нөхцөл байдал ийм болсон шүү. За тэгээ одоо бид нар өөрсдийнхөө манай үеийнхний үүргийг юу хэлээ вэ гэхээр саяны гарчсан шинэ үеийн төлөөлөл энэ улсын манлайлахад оролцох ёстой. Цаг нь ирсэн гэж байна. Үүрэг өрдөөд. Тийм учраас сая яригадад байгаа тэр хүрээлэн нам ус төр гэдэг яг угаасаа би тийм цаараас ийм юм залуучуудыг тарих угаах ярьж болохгүй шүү гэсэн учраас ер нь бол тэр энэ шинэ үеийг төлөөлөх ийм ус төрийн манлайлах хүчин Монгол улсад хэрэгтэй байна. За хоёрдугаар бас сэхэд за би энийг яг энэ сэхэд эдгээр талаар мундаг бүр ингээд философитлаас ярьдаг байдаг хүмүүс өндөө байна л би зөндөө сургалтанд лекц эднэрт нь сууж байсан. Ер нь бол зүгээр маш товчноор хэлэх юм бол сэхэтэн хүн гэдэг бол баян тэр нөгөө ядуу тэр орлогын төвшөнд хамаатай биш. Энэ нийгмийг энэ масс шүү дээ. Массыг тодорхой чиглэлд хөтлж чаддаг тийм хүмүүсийг л би бол одоо сэхэтэн хүн гэж байна. Тэр хүмүүсийг яаж хөтэлдэг вэ гэхээр ихэнхдээ бичнэлтэй. Бичих шаардлагатай байна. Бичнэ. Зөвхөн ярих ч бас бичнэ. Тэгээ тэр чинь үлдэн шүү дээ. Одоо энэ яриа болгоны гараа мартах нь бичээд үлдээж байгаа. Тэгэхээр тийм чадвартай хүмүүс арай жоохон тий нийгмийг дараагийн юм бодуулдаг, манлайдаг. Тэр утгаараа манлайлж байгаа шүү дээ. Сэтгэлгээний тийм хүмүүсийг сэхэтэн хүмүүс л. За одоо байж байгаарай. Одоо сайн үлсэн гэрэл гэдэг нэг төрөмбөс байгуулсан хүмүүс ядуурлын хэсэг тэмцдэг байхгүй юу? Тэгээд өнгөрсөн манай хурал дээр ирээд бид нэр танаа ихтгэлээр оролцоо. Бид нэр өөрсдөө хийж байгаа хүмүүсийг залуучуудын нэг 5 минутын цагийг ашиглаад хэлчихье гэж хэлсэн. Тэгээ одоо тэр төрөмбөс байгуулалт байгаль руу хэлнэ. Энэ хүний ярианы дараа 3 асуулт асуугаад тэг өнөөдрийн арга хэмжээг дуусгая. Тэхүү. За асуулт асуух хүмүүс энэ хүнд хүрээд ирээд тэхүү. Яг бол нөгөө микрофон их ойрхон байгаад байна. За өдрийг сайн бацгаана уу? За намайг байгаль гэдэг эхийн сайн үйлсийн гэрэл гэдэг аюугаа юу хэллээ. Би бол эхийн төлөө үйлчлэгээ төрөмбөс байгууллагын сайн дээр ажилладаг байгаа. Бид хүмүүс би ганцаараа ирээгүй баг хамт олонтойгоо л ирсэн байгаа. За тэгээд өнөөдөр бас дэлхийн нийтэд бас тулгамдж байгаа те шийдвэрлэх ёстой асуудлуудыг бас энэ хүү нэгдсэн үндэсний байгууллага 17 зорилт болгож төвшүүл тавьсан. Тэгээ энэ хүрээнд бас эхний бас зорилтын хүрээнд бас сонирхолтой бас яриа өрнүүлсэн. Ганцлах багтаа бас нийт залуучуудын бас талархал илэрхийлэх юм байна.
За бид хүн тэгээд яг сарын өмнө бол энэ асуудлыг бас авч үзээд тэгвэл залуучууд энэ асуудлаар бид яг яаж хурж ажиллах зорилго ёстой бэ гэдэг зүйлийг бол бас шийдвэрлэх зорьсон. За тэгээд түүний хүрээнд бол яг сарын өмнө бид хүн бас нийт Улаанбаатар хотын 6 дүүргээр бас судалгаа хийгээд за ядуурлын түвшин ямар байгаа, бодтой нөхцөл байдалд нь яг юу байгаа гэдгийг бол олж харсны үзэн дээрээс яг тогтсон одоо орон гэргүй байгаа айлхуудыг дэмжих хүрээнд бас тодорхой төслийг бол хэрэгжүүлсэн байгаа. Тэгээд өнөөдөр бол яг 21 дэх өдөр маань ингээд байгаа. За тэгээд 21 дэх өдрийн хугацаанд бид хүн бас 3 өрхийг одоо орон гэртээ болгосон байгаа. Энэ бол яг энэ залуучуудын манлайлалаар энэ зүйлүүдийг тэр эрэг өөрчлөлтүүдийг одоо бий болгохыг зорьсон. Нөгөө талаараа энэ хүн болгоны оролцоо, хүн болгоны тэр сайхан сэтгэлийн үндсэн дээрээс энэ зүйл ингээ бүтээгдсэн байгаа. Өнөөдөр ч гэсэн бас энэ сэдвтэйгээ уялдаад энэ зүйл хийж байгаа ш залуучууд байгаа шүү гэдгийг бас хэлхийг хүссэн. Нөгөө талаараа бас та бүхэн бас дараагийн хүрийг бас дэмжихийн аян тас нэгдээжээ гэж ингээ уриалахыг ингээ хүссэн юм аа. Тэгээд манай хандын арц манаас өнөөдөр энд аялах байгаа. Тэгээд та бүхэн бас гарахтаа бас өөртөө боломжоор хандив өөрөө гэж бас уриалахыг хүсэж байна. Тэгээд бүгд намжлал хүсье баярлалаа. За сайн байна уу? Таны нөгөө математикийн тухай ярьсан чиг таалагдлаа. Тэгээд би одоо ядуулсхийн тухай ярих чинь одоо Монгол улсыг хөгжүүлэхэд одоо хүмүүс хамгийн ихэнд ядаж гадаа гудамжтайгаа хогоо аваа хашчих хэрэгтэй гэх хүмүүс ярьдаг. Тэгсэн мөрчлөө одоо үнэхээр өнөө маргаашаа орлогоо яа гэж бодож байгаа. Оройныхоо хоолыг юу яа гэдэг бодоод ингэ явж байгаа хүн бол тэр хогийг аваад хогийн савнд хийчих одоо бодол төрөхгүйгээд тэгдэг. Тэгэхээр энэ зөрчилтэй асуудлын тухай та юу гэж боддог вэ? Тэгээ үнэхээр тэр сэтгэлгээний ядуулал нь орлогын ядуулалтай холбоотой гэдэг юм уу? Энэ талаас таны бодлыг асуух гэсэн. За яг эдийн ядуурал ер нь эдийн ядуурал бол нийгэмд ялангуяа энэ одоо humane society гэж энэ бол байх ёсгүй. Ялангуяа энэ дэлхийд даяараа энэ эдийн ядуурлаас ангижрахын тулд нэг үе шаттайгаар зорио явж штэ тийм. Бид нар хүн төрөлхтөн юм чинь энэ асуудлаа шийднэ гэдэг. Эдийн ядуурал удаан байгаад байхаар хүн нөгөө аранчлалын ядуурал буюу яг тэр ядуурал бол ордог гэдэг бол судлаачид тогтоосон байт юм л. Тэр яг нөгөө түрүүний хэлж байгаа жишээ шиг нөгөө амтныг ингээд хоолундаар байлгаад байхаар ингээд нэг жоохон хүнлэг гэх хаашаа юм бэ зэрлэг биш үйлдэл гаргаад эхэлж гин гэдэг шиг яг адилхан бид нар чинь хүн биологийн амьтад шүү дээ. Өсөөд ядуу тэр байгаад байх юм бол тэр үйлдэлүүд бол гарч эхэлдэг. Энэ нь явж явж нийгмийн гэмт хэргийн аюул том шалтгаан болж байна. Цаашлаад бүр нийгмийн том хувьсгал одоо юу гэдэг нь эмх самбраагүй байдал үүсгэх юм шалтгаан болдгоо гэж байна. Тэгэхээр энэ ямар ч байсан бид нар эдийн ядуурл гэдэг юм бол хүлээн зөвшөөрөх ёсгүй. Энэ бол нийгэм даяар. Тэр бол хүн болгон баттай энийг дотроо бодох яах хэрэгтэй. Тэрэн дээр одоо энд байгаа сая тэр аян өрнүүлж байгаа мундаг залуучууд байж байна. Энэ дээр бүгдээрээ чадхаараа оролцоод тийм зүгээр оролцож байгаа шүү дээ. Дотроо оролцож байгаагаар тэр хүн ер нь ядуурл яг бүр ингэж тий хоол ундгүй болцсон тий. Тэр төвшний ядуурл бол энэ бидний дотор хүн төрөлхтөн дотор байх ёсгүй гэдэг бол баттай итгэл үнэмшилтэйгээр бодож авах хэрэгтэй. Би болгоомжтой юм шиг. За хоорондын хэвгүй удаан байгаад бол яалтч явах тийш байна. Тэр бол байгалийнхын жам өөр арга ба. Эдгээр ядуу байгаа гэвэл тэгээд сэтгэлгээ ядуу ш. Тэмээнэ. Тэрээс нэг зүйл асуух гэсэн. Нэгдүгээр та хүнтэй харьцаад харилцаа хэрэгтэй гэсэн шүү дээ. Гэхдээ одоо чи би тантай ингээ харьцах хэрэг миний мэдлэг хүрэхгүй байхгүй. Таны ярьж байгаа математик нэгдүгээр цаа ойлгохгүй. Философи гэдэг чинь юу юм? Тэгэхээр ингээд таны төвшөнтэй харьцах хэрэг миний мэдлэг хүрэхгүй байгаа юм чи танай төвшөнөөр орч чадахгүй юм шүү. Тэгэхээр мэдлэг ихлээд нэгдүгээр чухал юм шүү. Мэдлэгээс авчаад дараа нь мэдлэгийнхаа төвшөнтэй хүмүүстэй харилцах юм бол ядахнаа бас арай юм ондоо байх юм биш үү. Хоёрдугаар зүйл гэхээр би бол энэ хүмүүсээс жоохон өөр бодолтой л доо. Ядуу хүн байна, одоо ядуу хүн гэж байгаа штэ. Тэр нь болохоор ядуу байх гэхээр яг муугаар хэлэх тэр хүнийх нь хог гэж боддог байхгүй юу. Одоо чинь 90 онд хүн болгол ядуу байсан гэж би мэдгүй л дээ. Гэхдээ тэндээс ядуугаасаа баяцсан зөндөө байхад ядуу нь үлдчихэд ингээд туслуудаа ингээд чирээд одоо ингээд уугаад баяцснаа үзээ ядаад нэлмэл байгаа нь жоохон буруу санагддаг байхгүй юу. Тэгэхээр одоо зөв юм болов уу. За нэгдүгээр тэр мэдлэг одоо энэ чинь харилцаатай болчоод мэдлэгтэй болоод тэр шат гэсэн үг шүү дээ. Чи мэдлэгтэй байж байгаад харилцаагүй бол тэр хүрээлэл рүү орохгүй шүү гэж. Тодорхой бүгдээрээ мэдэн шүү дээ.
тодорхой боловсралтай айгүй мундаг мөртлөө хүнтэй харилцаж чадахгүй болвол тийм хүмүүс зөндөө штэ манай нийгэмд. Ялангуяа тэрийг хинч хийгдгүү тий хинч гэр орондоо ч орж ирээд тий одоо нэг амар тайван инээсэн тийм уур амьсгал үүсгэж чаддаг хүмүүс зөндөө штэ. Тэгэхээр тэрийг бол юу гэдэг харилцаад дараа мэддэг гэж ойлгохоос илүү мэддэг болчоор ч гэсэн ер нь хүнтэй л харилцаж байхад харилцаанаас эхэлнэ шүү. Хүнтэй сайн уу гэдээ эхэлнэ шүү. Тэрийг л би хэлээд байгаа. Ямар ч шатанда мэдлэгтэй ч бай, мэдлэггүй ч бай юутай ч ер нь хүнтэй харилцах тэр утгаараа шүү. Хоёрдугаар би яг үндэ за би бас яг шууд ядуур сэдвийн дор хэлж чадахгүй байсан зүйлийг эндээс шууд шулуухын хэлжтэй. Би энэ өрөөнд дотор энд байгаа хүмүүс ядуур гэж хэлвэл гутам шиг гэдэг нэг өөрөө хэлвэл хогчин шүү гэж хэлээд байгаа. Гэхдээ ядуурлыг тэгж одоо юу гэдэг энд ядуу хүн болгоны хог гэж бол огт болохгүй. Тэр дотор чинь хөгжлийн мэргэшээлтэй хүмүүс байна. Бид нар чинь тийм эстэй. Тэгэл одоо ингээд ярихаар түрүүний хэлээд байгаа тэр филинг авсан хүн. Хэрвээ хамаатнасаад дотныхон хүн хөгжлийн мэргэшээлтэй хүнтэй байсан хүн болвол одоо яг ийм асуудлыг чинь мэдсэн байдаг байхгүй юу? Мэдэрсэн. Тэгэхээр чинь тийм болохоор энэ амьдрал бас тийм одоо хэцүү гэдэг байгаа тэр л дээ одоо юу гэдэг тэрийг мэдэрчээж хүн тэрнийхээ талаар ингэж одоо яадаг. Тэгэхээр энэ тэр бол ядуурлын цаадалд нь зөндөө олон шалтгаан байгаа шүү дээ. Зөндөө олон шалтгаан байгаа. Заримуд нь хамгийн зүгээр харахад за тэр хөгжлийн мэргэжилтэд нар бол ойлгомжтой юм гэж. Харахад ив ирүүл мөртлөө би хаан зүгээр мөртлөө ядуу байгаа хүмүүсийн хувьд бас хогчин гэж хэлэх бас суудлагатай. Харин энд их сургууль төгсчөөд тийм ээ ийм одоо энэ төвшөнд ирчээд одоо дахиад инхээр ядуурхаж байгаа бол үгүй та нар чөлөөтэй ажил бараг л шулуухан хогчин гэдэг тийм. Гэтэл цаан ч нь биш үү. Харахад хүн 25 настай, 30 настай, 45 настай мөртлөө толгоо нь сэтгэж байгаа 5 настай, 10 настай хүүхдийн хэмжээ хүн зөндөө байна. Ирүүл мөртлөө шүү. Ерөөс ямар ч юм. Яагаад гэвэл буцаагаад ингээ ярих юм бол төр Монгол хүнээ сургаж бэлдэж чадаагүй байхгүй. Орхицсан. Тэр үднээс зүгээр боддоо. Яг хүүхч хүнд амар амрах гомдчихдаг тийм. Зэгчээл намайг тгээ хэлсэн чинь тэгцэнгээд зөндөө үстэй тань зүгээр дотроос л харалта. Тэгээ яг хүүхдийн сэтгэхүүрээ явж байгаа. Яг хүүхч. Тэгээд ээж аваа гомдчаал ингээ гомдоол яваад байдаг шиг тийм. Тэгээд нөгөөдгөө очиод яриад гомдлоо тайлаа дараа ингээ явъя гэхээ чинь. Тэр сэтгэл зүйн талаасаа тийм одоо бэрхшээлтэй гэх юм уу тэр хүний буруу биш л дээ. Бид нар тэнд нь заагаагүй чи хизээч хэлж байгаагүй чи яах юм. Шууд нэгдүгээр өдөр бол тоод болол ингээд ийм зураас зурулж аваад нэг дээр нэгтэн 102 гэж хичүүлэл тэрийг вил авт гэж байна. Тэгээд ямар ч тийм хүн гэдэг чинь тийм одоо thinking тийм бодол тэр талаас нь хинч хийлээгүй байсан чинь. Тэгэхээр тэр системээр нэг л адилаагүй яваад юм л да. За сайн байна уу? Харахгүй шин. Йоо, ер нь бол тухайн улс орны хөгжил нь оюутан залуу, оюунлаг залуучууд гэж байдаг. Тэгээд ер нь яаж дадгаас гэж яаж энэ зүйлээ бүгднтэй ингээд бадаж өдөртөх байл гэдэг зүйлээр асууж байгаа. За тэгэхээр энэ одоо юу гэдэг нэг хүүрдэг утас шиг эндээс ингээд татчихвал ингээд зүгээр болчих юм а гэсэн юм асуудал биш л дээ. Нийгмийн асуудлууд чи хоорондоо дандаа биений ингээд дахиад өндөгний юу шиг тийм ээ. Ингээд ороогдсон. Энийг чи бүр загвар байдаг шүү дээ. Ингээд нөлөөлөө яваад байдаг. Зүгээр загвар гээ ярин болт нөгөө математик ярьсан чи гоё гэдэг дээр нь урамшаа хэлэхэд цааталт нь аюу тум дифференциал хэсэл ажил загварч байж болдог байхгүй. Тэгэхээр ер нь бол энийг одоо буруудан хайх гэхээс за ер нь за буруудан шууд хайгаа ярих юм бол одоо оюутнуудад ирээд за би ч хүртэл одоо оюутан зөндөө олон дүүнертэй ингээд ийм те тэгээд юу гэдэг тэд нар ингээд мундаг одоо манай дараагүй ингэж мундаг явж байгаа гэж сэтгэл хангалуун байдгүй л те тэр яагаад вэ гэхээр тэр хүмүүсийн буруу нэг талаасаа биш юу гэхээр эн чинь төрийн үүрэг байхгүй юу энэ төр Монгол улс гэж байгаа бол Монгол хүнтэй Монгол улс чинь Монгол хүнээс өрдөн шүү дээ тэгэхээр манайхан их гоё ярьдаг да дараа нэг тэгж жаад манай найдлаа ирээд ярих бах биологийн хүн эргэн хүн гэдэг те биологийн хүнийг чинь аав ээж бий болгоод ингээд цэцэрлэг дайж хөдөлж өглөө тэгэл тэр чинь аав ээжийн хяналтаас гарчиж ш тэр хүнд юу зааж байгаа тэр цэцэрлэгийн насны байхад нь юу зааж байгаа сургуульд ороход нь юу зааж их сургуульд юу зааж тий чинь төр боловсролын системээр явж байгаа шүү төрийн гараар орж байгаа шүү тэгээд ингээ гараад ирчихээр одоо тэр өнцгөөс аваад эн чинь төр ажиллаа хийж чадахгүй байгаа байхгүй төр иргэнээ үйлдвэрлэж чадахгүй эн чинь иргэний үйлдвэрлэдэг төр чинь тийм механизм ш байх ёстой шүү дээ
За нөгөө талаасаа тэр талаасаа төрийн бурууч гэх юм уу төрийн ажлаа зөв хийхгүй. Нөгөө талаасаа нэгэнтээ ийм одоо нийгэм амьдарч байгаа чөлөөтэй байхад залуучууд бас зөвхөн төр ингэж хийх учраас би ингэжлээгээ суух биш. Өөрсдөө чинь боломж байгаа шүү. Би ерөөсөө энэ ярианы одоо үндсэн миний таанарт өгсөн мессеж яг л тэрэл. Юу ч байж болно хамаагүй бид нар тийм хурдан юмыг одоо сураа явах чадвартай монголчууд тийм юм хурдан адапт гэж чаддаг хүмүүс шүү. Хурдан шиг та нар дуртай юм хийх боломж байна шүү л гэдэг тийм. Энэ мессежийг л өгөх гэж миний одоо үндсэн өгөх гэсэн мессеж юм л дээ. Тэгэхээр энэ хоёр талтай л та. Би одоо аль нь зөв буруу гэдэг та нар өөрсдөө дүнслэн үстэй.